Вероника гэх нэгэн хэрэглэгч дараах чихүүд хөрөм зүйлийг камертаа бичиж авчээ. Тэрээр хэлэхдээ бид энэ хачин зүйл олоод байгаа газраас аль хэдийн нүүсэн бөгөөд хүүхэд маань одоо надтай хамт унтдаг болсон. Бид дахиж бичлэг хийхээ болсон бөгөөд бид маш сайн байгаа хэмээжээ. Гэхдээ хамгийн аимшигтай зүйл дараах хэсэгт харагдана. Вероникагийн найз болоод байгаа зүйлтэй шууд нүүр тулахаар шийджээ. Are you here? Are you in the boys' room? Shut up, don't be serious. Answers to what happened to you. If something bad happened. I'm scared to walk in the dark and I'm terrified. Move that back towards her. I'm following him, why? I didn't follow him at all. I'm not even moving it. You finally moved. This door's stuck. Get the fuck out of here. Таны бодлоор энэ юу байсан бэ? Сүнс үү эсвэл өөр зүйл үү? Үүний хэрэгтээ энэ яг юу байсан хамаагүй ч хамгийн чухал нь Вероника болон түүний хүүхдүүд одоо аюулгүй байгаа. Харин энэ зүйл тэднийг дагаж ирээгүй байх гэж найдаа. Хэрвээ химэл оюухан нэгэн өдөр өөрийн ухамсартай болж хүний айдсыг ашиглаж эхэлбэл юу болохыг энэ бичлэгт харуулжээ. The deliberate attempt to contact the spirit of a deceased person is known as a seance. But I have a skill you might like. Want to try it? Chee-hee, 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 chee-hee. Энэ бол айлаа гэсэн агт хөрөмж бөгөөд өөрийн ухамсартай болж хэрэглэгчийг айдас давтуулахыг санаархаж буй дүр зураглал юм. Аимшигтай ч гэлээ энэ бол зүгээр л төсөөлөл. Гэхдээ бодит байдалд ийм зүйл тохиолдол яг л ингэж харагдах байх. Мария Лада Мексикийн Гвадалахара хотод байрлал нэгэн дэлгүүрийн эзэн. Сүүлийн үед түүний дэлгүүрт тайлбарлахын аргагүй зүйлс олж байгаа бөгөөд Мария үнийг бичлэг болгон баримтжуулжээ. Эдгээр бичлэгүүдэд 50 өөр дээрх зүйлс өөрөөсөө унах цахилгаан дээрээ лөөрөө асах гэх мэт жигтэй үзэгдлүүд гарна. Энэ бүхнээс үлж Мария үнэхээр их айж байгаа нь бичлэг дээрээс илт харагдана. Гэхдээ эдгээрээс хамгийн аимшигтай хэсэг нь дараах бичлэг дээр харагдана.
Нэгэн шөнө дэлгүүр хаалттай байхад Мария хяналтын камерын бичлэгээр нэгэн муухай төрхтэй зүйл Пиньятан гэхийн тоглоомнууд дундаас өндийн гарч ирж буйг олж харжээ. Харин дараа нь Мария шууд лайв хийж байх үед яг тэр зүйл дахин гарч ирж энэ удаад Марияг ажиглаж буйн илт харагдана. Y pues todo normal. Nadie me quiso acompañar. Зарим хүмүүс үүнийг хуурамч гэж үздэг. Жишээ нь YouTuber Oxlack Investigator энэ дүрийг бүтээхэд ашигласан байж болзошгүй маскыг олж харуулсан ч энэ нь бүрэн нотлохоо болж чадахгүй. Зарим нь үүнийг сүнс бус cryptid буюу домогт гардаг муу ёрын амьтан байж магадгүй гэж үздэг. Гэхдээ яг юу болох эцсийн дүнлтийг та бүхэнд үлдээж байна. Зарим хүмүүс хүүхэлтэйг сүнс эсвэл муу ёрын зүйлс шүглэх хамгийн тааламжтай эд зүйл хэмээн үздэг. Тэгвэл энэ бичлэг яг ийм тохиолдол байж болохыг батлан харуулна. Wanna play murder? Okay, play murder. We have it already. Олон хүн үүнийг анх сонсоод хүүхэлтэй murder буюу аллах гэж хэлж байна хэмээн ойлгожээ. Гэхдээ зарим нь later буюу дараа гэж хэлсэн гэж үздэг. Хэд дахин сонссон ч murder буюу аллах гэж сонсогдсоор байгааг олон хүн онцолжээ. Харин та юу гэж сонссон бэ? Murder уу, later уу? Коммент хэсэгт бичиж үлдээгээрэй. Reddit-ийн нэгэн хэрэглэгч Ален дараах бичлэгийг олон нийтэд нийтлсэн бөгөөд тайлбартаа ингэж бичжээ. Манай офисын хаалгыг хэн нэгэн онгойлгох гэж завдсны улмаас албаныхан очиж манай офисыг шалгасан бөгөөд гэтэл хэнийг ч олоогүй. Харин дараа нь камерыг шалгаад үзтэл дараах зүйл бичигдсэн байсан. Бичлэг дээр эхлээд цонхны хөшөө хөдөлж дараа нь хаалгах аажмаар өөрөө онгойж байгааг харж болно. That's a blind. Айлны хэлснээр энэхүү офис нь өмнө нь нэмлэг байсан бөгөөд одоо офис болон ашиглагддаг аж. Тиймээс хүмүүс энэ үзэгдлийг эмнэлэгт нас орсон өвчтний сүнс байж магадгүй хэмээн таамаглажээ. Та нарт гэж хэлэхэд намайг бичлэгүүдээ хийгээ сууж хахад хэн нэг ингэж хараа зогсож байгаа мэт санагддаг. Гэтэ энэ дөр судлаа л да. Та нарт ч бас ингэ санагддаг л үстэй. Steve Chambers өөрийн хяналтын камерт нэмсэргүйгээр бичигдсэн нэгэн айц төрүүлэн бичлэгийг олон нийтэд цацжээ. Тэрээр хэлэхдээ камер дээр нэг ийм зүйл бичигдсэн байсныг та бүхэнд хуваалцъя гэж бодлоо. Зам дээр толгоогүй хүн явж байгааг та бүхэн харах болно. Энэ яг юу гэснийг хэлж мэдэхгүй байна. Сүнсүү эсвэл өөр зүйл үнэхээр галзуу санагдсан тул та нартай хуваалцъя гэж бодлоо. Хамгийн амар нь тэр гач ирснээ буцаад алга болж байгаа намайг бүр айлгачихсан. Камерны цаг ямар ч асуудалгүй явж байгааг та бүхэн харж байгаа. Ямар ч засвар хийсэн зүйл байхгүй. Стеф энэ үзэгдэлд үнэхээр цочирсан бөгөөд бичлэгийг засварлаагүй бодит гэж итгэж байгаа онцлсан байна. Харин зарим үзэгчид зүгээр л нэг хүн тайван алхаж байсныг камерны чанар муу байгаагаас олж толгоогүй мэт харагдсан гэж үзжээ. Матрицын алдаа буюу глич in the matrix гэдэг ойлголт нь бидний бодит байдал тайлбарлах аргагүй логик зөрчилтэй сонин зүйлс тохиолдохыг хэлнэ. Гэхдээ энэ удаад хэн нэгэн тэрхүү алдааг яг камерын бичлэгээр баримтжуулжээ. Watch this. Wait, Frank would do it. Watch. What the hell? That's Frank, dude. I know, or it's somebody with Frank's body. Okay, you hold him down. Go get a wooden stake. We're gonna go right to I'm the park. recording. Did you see that? This is the door. This is just like it's actually a door, but it's locked. Okay, you can't walk through it. What the hell? Frank's a deep. Бичлэгийн дундуур нэг хүн яг л цул хаалгаар дамжин гарч ирэх мэт
харагддаг. Энэ нь зарим хүмүүсийн тамаглаж байгаа камерын гажиг эсвэл зураг авалтын техникийн алдаа байж болох ч зарим нь үүнийг матрицын бодит алдаа гэж үздэг. Хэрвээ энэ үзэгдэл үнэн бол магадгүй хинч ямар ч мөчөд бодит байдлаас гадагш гинэт гараад явчихж мэдэх юм аа. Facebook хэрэглэгч GC Duke дараах зургийг олон нийтэд нийтэлжээ. Тэрээр бичгтээ энэ зургийг 10 жилийн өмнө голын дэргэд авсан. Хуурамч зураг биш гэдгийг би баталж чадна. Зургийг авах үед тэнд хинч байгаагүй бөгөөд тэр зураг гарсан дүрс хүүхдээ тэрвэрээ зогсож байгаа мэт эмэгтэй хүн шиг харагдаж байна. Зурган дээр яг л сүүдэр мэт бүдэг дүрслэлтэй хүүхэд тэрвэрсэн эмэгтэй хүн харагдана. Энэ зураг олон хүнийг гайхшруулсан бөгөөд үнэхээр хий үзэгдэл байсан уу эсвэл гэрлийн хугарал, линзний эффект үү гэдэг дээр маргаан үргэлжилсээр байгаа юм. Нэгэн айлын зойрноос доош ухсан хачирхалтай хийц бүхий худаг олцсон бичлэг цэхэн орчинд тархжээ. Энэ нь маш хуучны хийцтэйг доошоо хязгааргүй мэт харагдах бөгөөд үзэгчдийн олонх нь үүнийг энгийн усны худаг биш нууцлаг зорилготой зүйл байж магадгүй хэмээн үзжээ. Зарим нь 8 шин кинотой зөөрлөж мэдэх хүн мэдэндээ хэмээн бичсэн байв. Harry McClary хэмээх нэгэн хэрэглэгч гэрийнхээ зойрноос хачин чимээ сонсоод дараах бичлэгийг хийжээ. Hello? Oh my god! Гэтэ бичлэг худлаа гэдэг нь бараг л харагдана. Гэтэл үнэхээр ойлгож чадлаа. Дараах бичлэг үнэн байсан бол ингэж л сонсогдох байсан бах та. Энэ бичлэг мөн хурамч байж магадгүй ч өмнөх бичлэгтэй харьцуулахад хамаагүй үнэн мэт санагдана. Гэтэ хоёр бичлэг хоёулаа амар байлаа. Дараагийн бичлэгээр иргэн уулзтлаа. Түр баяртай.